Тэгээ одоо би чинь клубтээ одоо дээрээсээ хөгшнөөсөө 3-т орноо яаж яхад. Миний дээр нэг 2 сэсгэр юм харсан л хэлэх үү тий. Томоко гэд тий. Томоко гэд нэг цэвэршилтэйгээ тулж байгаа нэг хүн байгаа. Зоолоо гэд нэг 40-тэй дөнгөж ээж болцсон нэг учраа болохгүй энд нэг янз янз юм яриа л тий. Тиймэрхүү тий нэг мөөм зөм ярьсан нэг хөхөн байгаа. Тэгээ араас нь би ордгийг. Тэгээ үлдсэн нөгөө жинзи. Йоо. Энэ жинзи чи ямар коттэй юм бэ? Орж ирсэн л ёо бамагч харваас токсик багт ред флагийг харахгүй. Би ч мөр гайхаад миний Бритни Спирсийн токсик дээр гардаг залуу юм болов уу гэл те. Юм бодож ред флаг улаан талбай хүүшиг хужаа залуутай яваад байгаа юм шүү. Гөрөнгө гайхаа те. Тэгэл тийчс ирэж харж гүүгэлдэж мөгөлдөл гэнэ. Би ч одоо бид нар чинь манай үеийнхээ одоо энэ яг трама гэдгээл төгс сурч явж штэ манайхаа ойлголтоо тийм ээ. Би тийчмээс үе шаттайгаар танилцсан. Яг трамагаа төгс ойлгож байна. Одоо өнөөдөр миний энэ зогсож байгаа ч миний трама. Тэр бол ингээ ойлгомжтой би ойлгочих чинь. Тэгээ байжсэн чинь гарч ирсэн ээ. Бамагч body count чи хийдэ. Биш би ч бас гайхчих юм чи тий. Тэгээд хүүе за би ч одоо ихээс төрсөн бие бол нэг. Өөрийнхөө биеэс 3 бие гаргасан. Тэгэж бодвол хурш ихчих нь body count өрөв шүү дээ. 4. Тэгсэн шал өөр юм байгаа аахгүй юу? Damn it, Jinzi. We do know some English words. Don't use it in private way. Just teach us, please. Зүгээр заагаад өгчөж байгаарэ. Бити ингэж гуглдүүлж гизүү байлгач ингэ шатаараа тагаар нь явуулж байгаарэ. Харин тий одоо айгүй хэцүү те. Одоо we know English те. Одоо бид нар бол мэднэ. Body count. Body B count тоолох. Ойлгочих штэ. Тэсэж тэр чи яахаараа явж хідэн хүнтэй хамт хонсон тоон олж таарад байгаа юм те. Хөрөнгө бити амар кодтой ярьж ил да би тэддээ шууд ингэ хэлчихчий тэгвэл ойлгоно тийм ээ. Одоо үе болгоно л доод үеийн гайтай санагдаг. Тэгээд бид нар бас одоо үнэхээр хэцүү зүйлийг даван туулаад адилхан л ингэж ойлгох гээд явж байна. За баярлалаа. Яа за энэ заланд өнөөдөр single mom-од байна уу? Single moms байна уу? Та нарыг магтах гээд байна би. За ямар ч зүйл хэд байгаа юм бэ? За single moms-та хэлэхэд нэрээ та нар шүү. Яа гайхалтай. Би одоо ингээд яг 2 хос үерхэж агаад хоёулахнаа байж байгаа салж байгаа хүмүүсийг хараа баярлаад идэх байхгүй. Тэд нар ч юм бол те өсрээд зүрх шархаллаа, уйллаа, блоклоо дуусаа тийм ээ. Single mom чи яах юм? Нөгөө зүрхийн шархлуулсан новштой яг адилхан царайтай үнтэй үлдчих واخхой. Тэр царайг өдөр болго харна заяа. Тэгээ өдөр болго харахынхаа хажуугаар яг нөгөө хүнийх нь аашийн гаргана нөгөөх нь. Тэгээ тэрийг ингээ харж тисч твчиж амьдарч байгаа байхгүй. Тэгээ би бодсон энэ Монгол эмэгтэй хүнийг бурхан бүтээхдээ нэг юм Чингис хааны үед бүтээсэн юм шиг. Дандаа нэг юм амар дайн туланд орох ч байгаа юм шиг өөхнөө заа нэг юм дандаа дайны баатруудсан. Ерөөсөө алдсаал одоо үед дайн нь л байхгүй. Бусдаар бол ерөөс ингээл хүүхд өөрөө өсгөөл зүгээр ерөөсөө хамаг хоолундаа цуглуулаад алдсаал үр зээлээ тавиал ерөөс нуруунд дээрээ бүх юм өөрөө яваа заа. Яг үндэ бас тэ дахиад одоо болнэ гэдэг. Чи миний хорвоод амьдралыг нуруунд дээрээ ганцаараа өрөх гэж ирсэн үү? Эвэ бодгоогон гарга гэдэг. Нар салхи үзүүл наатхандаа. Манай энэ single mom-ууд single найзууд бол одоо гэцүүдж байна. Айгуу хэцүү. Тэгээ одоо яг бидний үеийн single mom-ууд чи ингээд сонголт нь хэцүү юм аа. За гараад болцъё тийм ээ. Болцъё гэж бодъё. За нэг 20 хэдтэй боётой болцлоо. 2 хүүхэд тийжих хэрэг гарчих واخхой. Тижэн дээрээс нь сурган хүмүүжүүлэн тийм ээ. Бүх зүйлийг зааж өгнө. Гайштай бүх юмаа чирээ явж байгаа. Дахиад нэг хүүхэд болох хэцүү. За болий. Бойсыг хасъя. За тэгээд за болий до дээшээ хараад үзт юм уу гэ тэ. Тэгээд нилээ ингээ дээшээгээ болцлоо. Болж байна. Тийм ээ. Халамжилж байна. Айтайхан байна. Тэгээд даач орой нөгөө юм ингээ өлтөөхөн хийх гэхээр нөгөөдг нь бас нэг даралт нөдлөөд үхчих юм болов уу гэ тийм ээ.
Бас ингээ юм айгүй хэцүү нөхцөл байдалтай үлдчихэж байгаа байхгүй юу. Тэгээ сүүлдээ ингээд яг сонголт нь бол тий. Одоо болтол өөрийгөө нинжа гэж бодож байгаа 30 хиттэй ганц би залуу л үлдчихэв. Тэгээ манай нинжа нар байна уу? Байвал манай сингл найзууд руу чат. Тоглох хэрэггүй энэ төр. Тэгээ сингл эмэгтэйчүүд ер нь бол нуруунд дээр бүх зүйлийг өргөж явдаг шүү. Тэгээд та нар шүү. Та нарт бас талархъя гэж хэлхийг хүсэж байсан юм аа. Тэгээд баярлалаа. Сингл мамсыг ойлгож яваарэ.